За миний YouTube channel тавтаа морил. Өнөөдрийн бичлэгээр би өмнө хийжсэн чаленжаа дахиж хий гэж бодсон. Би 2 жилийн өмнө YouTube channel-д дөнгөж нээгээд хэдэн сар болж байхдаа No Mirror Makeup Challenge хийжсэн. Та нар зарим нь намайг миний бичлэгүүдийг удаан үзэж байгаа хүмүүс зарим нь мэдж байгаа байх. За хаан түрхэг үлээ. Камераар харангуут ингээд за энэ хормоос жоохон талын тэгээ энэ юм цагаан болтой. No Mirror Makeup амар хөвгөлтэй болохоор би дахиж хийж үзье. Илүү сайжирсан байна уу? Тэгээ өмнөхөөс илүү сайн бодож байна уу, муу бодож байна уу гэдгийг харъя гэж бодоод энэ бичлэг хийж байгаа. Миний урт ямар ч тойл ахгүй байгаа. Тэгээд миний энэ л нөгөө тойл өгдөг. Гэхдээ би яшээ ерөөс харахгүй танарлаа ингээд хараа бичлэгээ хийн. Тэгээд одоо миний хажууд нөгөө ингээд жижигэн толмоо нагаа. Одоо камерны тэгээд би нэг удахгүй хойшлуулсан зүгээр энэ эхний хэсэг маань гайгүй бичиж гин үгүй гэдгийг харах гад. За хэдүүлээ шууд эхэлцгээе. Би гял сүсээ дээшлүүлээд тийм. Нэг юм хоёр авчаараар за хэдүүлээ эхэлцгээе. Би та нарыг хаашлуулах гад. За хэдүүлээ шууд эхэлцгээе. Би primer хэрэглэнэ. Clarins Flash Bomb гэдэг туслыг хальт түрхэн жоохныг. За миний камер бичиж байгаасаа басны жоохон ингээд шууд тийшээ харж гадах юм тойл руугаа тийш харах. Тэгээ би харахтаа доош харж байгаа шүү. За би foundation хэрэглэнэ. Миний foundation дуусч байгаа. Тэгээд би жижигэн саунд хийцээ. Би нэг хийг түрхэх гэнэ. Надад би хаашаа ирдэлээ. Тэгтээ камерлаар. Beauty sponge. Ямар юм бэ? За хэдүүлээ юу ярих вэ? Тайлахгүй амар юу би бүр амар ингээд төлөвлөл фокус гэдэг чинь төлөвлөх би төвлөрч чинь. Одоо жоохон консилер, би нэг консилер төрөхгүй байгаа. Гэхдээ жоохон төрөж байна. Энэ YSL-ийн консилер. Окей. Нүдний хаад доорлоо өөр газар тавихгүй. Би одоо ерөнхийдөө яаж одоо нүрээ бодож байгаараа бодно. Би өмнөх хийсэн бичлэгийг үзсэн чинь амар ондоо боддог байсан байлээ. Одоо хэдүүлээ энэ хацрынхаа контрыг та энэ хамгийн хэцүү ахах гэж бодож байна. Яг л энийг буруу их юм бол амар сонио харагдана. Тэгээд бас амар мэдрэмжтэй байхгүй бол болохгүй. Тэгээд би зүгээр энэ bore foundation авч аваад одоо ч пудер тавьчих. Энэ пудертэй нэг хамаагүй байх гэж бодож байна. Энэ Maybelline Fit Me пудер. Энийг жоох нэг авч байгаа. Яг л би нэг пудер тахгүй болохоор нэг тийм амар хамаатай биш гэж бодож байна. Ямар ч тойлохгүй. Contour. Кайгийн энэ тойлтой. Гэхдээ би танаар ингэж харуулад тэгээд талыг ингэж бариад тэгээд ингэж аваад
Би яг хаашаа харахаа мэдгүй байна. Энэ гайгүй санагдаж яг ингээд өдөр болгон хийдэг. Өдөр болгон гэж би өнөөрөө нэг бодгоогоос үлээд гэхдээ ер нь энийг амар олон удаа хийсэн болохоор яг хаана тавихаасаа мэдээд байна. Гэхдээ миний бодлоор нүдэн дээр жоох аяг бахах. За. Айгу. Дахиад жоохон плаш тавьчих. Энэ Исазуригийн энэ плашыг тавина. Миний томрын мэхээр хамгийн дуртай плаш. Яг одоогийн энэ хоёрыг нийлүүлээд амгад амар гоё л дээ. За. Яг сайн контур тавьсныхаа дэглэн тавина гэж бодлоо. Одоо ийм нэг NYX-ийн ийм хайлайтертай пудер энэс авч байгаа. Тэгээ нүрэн дээр жоохон тавьчих. Энэс авч агаад жоохон энэ тэгээ хамар дээрээ хамрынхаа өнцөг дээр жоохон нэг очимс тавиад тэгээ хамрынхаа ийм цантайлыг Тэнд нүд рүү орцгоё. Тэгээд нүдэнд бол би Morphe-ийн палетыг хэрэглэнэ. Тэгээд та нарын мэдхээр энэ тойлтой та нар л ингэж харуулж агаад тойлыг ингэж дарж агаад эсвэл би ингэж барьж агаад хэрэглээ. За эхнийх нь бол энэс би авна. Энэ нүд амар хэцүү. Энэс авч агаад. Oh my god. Одоо энэс нь авч агаад багсаар юу болоод байгаа юм бэ? Бүр нүдэ анал амар багаар болгоомжтой л явахгүй болов. Яг ямар шиг бодолд хийхээ байсан мэдгүй байна. Тэгтээ ямар ч тасан жоохон бордоо бодолд. Одоо дахиад жоох нэг авчээ. Багсаар авч агаад энэ доотлын боронгоод энийг авна. За. Oh my god, энэ боронг жоохон юуны боронг тоод болохоор энэ дээр өөрөө их юм болж байгаа хэцүү байгаа. Харнаас харуулъя. Ямар. Тэгээд нүднийхээ доотлын хэсэг дээр нь би энэ ингийг авч аваад тэгээд Oh my god, юу л юм. Би нэг юм нүдний харандаа ирүүлнэ. Eyeliner тавихгүй нүдний харандаа хэрэгэлдэг. Би eyeliner тавих зураг талтай байсан ч гэсэн eyeliner ерөөс тавьдаг та нар мэднэ. Бодлохоо заагүй. Тэгээд одоо би сормосоод ирвэлгэн. Oh my god, энэ бүр ямар юм бэ? Би өмнөх бичлэгээр сормосоод ирвэлээгөө тийм болохоор энэ бол ажраа. Энэ бол юу шүү? Нэмэлт оноо шүү. Энэ удаагийн. За дахиад ирүүлэхгүй. Одоо ингэ байна. Одоо усны хамгаалалтаас сармуусны будгаар доотлыг ингэж бодно. Oh my god, сармуус амар хэцүү. Жоо харч.
Одоо бас сормоосаа. За энэ жоо хэцүү. Ямар болсон? Би бүр юу ч бодож ингээд хүлээх юм мэдэхгүй байна. Одоо би оруулаа бодно. Орол хүрээлэгчээр. Ингээ оруулсан. Хүмүүс хандлага. Ингээ харахгүй болохоор юу хийсэн, юу хийх ёстой байсан. Итгэ. За. Одоо хөмсгөө өмнөх бичлэгэн дээр халт бодсон болохоор энэ бичлэгэн дээр ч гэсэн бодъё. Окей, хөмсгөө хийсэн. Би угаасаа хөмсгөө боддгоо штэ. Ер нь бол тэгж амар их бодсон бол ерөнхийдөө ингэж балаар жоохон бодцтой. Тэгээд хөмсгөө одоо жээлтэн энэ хөмсгөн жээлэр. Яа, хөмсгөө болоо. Энэ каягийн энийг энэ дуусч байгаа. Яагаад setting spray хэрэглэж байна? Бодог муухай болсон байх юм бол энийг одоо ингээ set хийчихлээ шүү дээ. Тэгээ энийг аваадах. Тэгээд тэрний бодлоо болчлаа. Би ер нь нүрээ ингэж боддог те. Юм мартаг үстэй. Сайн бодъё. Орол, сормоос, нүдний доотлыг айл одоо ингээ пен за би бэлэн байна, та нар бэлэн үү? За та нар ч намайг ямар харагч юм бэ? За би харъя. Дажгүй болсон биш үү? Алаар? Ажаа талент харахгүй болвол. За. Камеранд харангуут амар дажгүй харагдаж байна. За бацаараа би одоо талент харах. Oh my god. Амар дажгүй болсон байна. Тэгээд нэг иймэрхүү миний нүүрэн дээр жоохон юм гарсан байгаа болохоор эднэр сан дарагдааг байна. Тэгтээ тэрэн зүгээр. Тэгтээ ер нь бол би энэ гэрлэн дээр бичлээ гэдэг. Дараачудаа би энэ гэрлэн дээр бичлэгийг амлаж байна. Нүдний энэ дээр жоохон юу яцсан байна. Сормоосны бодог олчиж тэрнээс бусд нь амар дажгүй байна. Та нарт ямар санагдав? Би нүрээ сайн бодсон байна уу, муу бодсон байна уу? Өмнөхөөс илүү сайн болсон байна уу, муу болсон байна уу? Миний бодлоор илүү сайн болсон юм шиг байна. Гэхдээ сормоосны бодгаа жоохон сонир болгочихж бусд нь foundation, contour, montour за ийм бичлэгийг үзэн зөндөө их баярлалаа. Тэгээд та нараа илүү сайн, илүү гоё боддог болсон байна гэвэл доор коммент дээр бичээрэй. Тэгээ илүү муу боддог болсон бол тэгэл бас коммент дээр бичээрэй. Тэгээ ийм бичлэг та нарт таалагдсан бол лайк дараарай, коммент бичээрэй, subscribe дараарай. Тэгээ бас зүгээр үзэж болно. Тэгээ хэдүүлээ дараач хаа бичлэгэн дээр уулзцаая. Баяр таа.